За сайн байцгаана уу? Би мотиватор амар төвшин байна. За яагаад өөрийгөө мотиватор гэж нэрлсэн шалтгааныг бас таахан жоохон тайлбарлая. Мэдээж Afa Academy-г үүсгэн байгуулад 7 жил болж байна. Энэ хугацаанд бид нар маш олон контент, ихэвчлэн хувь хүний хөгжлөөр суурилсан ийм контентуудыг ноён Axel Fisher болон би хамтдаа одоо эхний нэг өдөр бид нар Монголынхоо бас олон улсын хэмжээний олон одоо газруудаар явж сургалт семинар зохион байгуулж ингэж явж исэн. Тэгээд одоо энэ 7 жилийн аяллахаа одоо сүүлийн 5 дахь жил дээрээс нэг зүйлийг анхаарч хэлсэн. Хүмүүст ганцхан мэдлэг бас яг одоо дутсандаа ч юм уу асуудлыг шийдэж чадахгүй байдгүй юм байна. Хүн одоо энэ цаг үед бол ер нь мдээгүй зүйл гэж бараг байхгүй тий. Бид нар маш олон зүйлийг мэдж уншиж судалж үзэж байгаа. Гагцхүү мэдсэн зүйлээрээ амьдралынхаа асуудлыг шийднэ гэдэг чинь одоо тий хувь хүний өөртөө итгэл үнэмшил, урам зориг гэдэг юмнаас болдго юм байна гэдгийг сүүлийн 2 жил маш их ойлгож, харж бас амьдралд нь үр дүн гарсан хүмүүстэй уулзаж ярилцж байхдаа би танаас маш их урам зориг авсан шүү, маш их сайн, зөв, эерэг сэтэл авсан шүү. Тийм учраас бид нар одоо өнөөдрийг хүртэлтэй бизнесээ сайн хийж байгаа, гэр бүлээ сайн авч явж байгаа гэдэг тийм энэ одоо өөрчлөлтүүдийн үр дүнгуудыг сонсохдоо бид нар бас хажуугаар хүмүүст маш их урам зориг өгч ирсэн юм байна. Тийм учраас одоо мотиватор edutainment гэх таад одоо ард харж байгаа бол бидний одоо онцгойлон миний яг шинээр эхлүүлж байгаа бас нэг юм төсөл байгаа. За энэ маань бол энэ цаг үед хүмүүст аль болох эерэг урам зориг, сэтэл тийм эерэг санаануудыг хүмүүст илүү өгөх хэрэгтэй. Онцгойлон урамшуулан зоригжуулах ийм одоо хэрэгцээ маш их байгааг бид нар бас анзаарсан байгаа. Тэгээд миний бас хийсэн ажил ердөө л урамшуулан зоригжуулах байсан. Тийм учраас мотиватор гэж өөрийгөө бас яг энэ дараагийн шинэ үйлрэлдэ мотиватор гэж ингэж тодорхойлж байгаа. Тийм ч учраас мотиватор YouTube сувг, мотиватор подкаст сувг бас ингэ саяхан эхэлсэн байгаа. Одоо ингэж жоохон туршлагачаал явж байна. Ямар ч хэлсэн мэдээж бид нар маш олон мянган хүн сургалт хийсэн боловч бид нар бас подкаст хийдгүү байсан. Подкастын бас нэг давуу тал нь мэдээж одоо интернетийн баг хурдтай ч юм уу хөдөө гадаа ч юм уу эсвэл юм хүм үзэж явах боломжгүй машин барьж явах таа ч юм уу алхаж спортоор хичээлж явахдаа илүү сонсоод одоо илүү тохиромжтой мэдээж тийм одоо орчин цагийн радио гэх юм уу одоо тийм онлайн тийм учраас ямар ч хэлсэн одоо юу гэдгийг тийм бусдыг даган дуурайх гэхээс илүүтэйгээр бид нар айл хэдийн хийж исэн зүйлүүдээ бас яг юм одоо сонсох контент болгож яваагүй байсан да бас одоо та бүхнээсээ хүлцэлвчий. Тэгээд ямар ч хэлсэн подкастаа давхар эхлээ явж байгаа. Afa Academy үйл ажиллагаа доктортой явж байгаа. Тийм. За тэгээд тийм учраас одоо мотиватор гэж өөрийгөө тодорхойлсон юм шүү. Та бүхэндээ бас жоохон тайлбарлахад. За өнөөдрийн одоо манай подкастын бас мэдээж лайваар бас Afa Academy пэйж дээр шууд явж байгаа. Өнөөдрийн бидний одоо уулзж байгаа гол зорилго бол Afa Academy одоо захиалгаар ийм хувь хүний хөгжлийн цуврал хичээлүүдийн сэдвүүтэй холбоотой ийм одоо богино хэмжээний нэвтрүүлгүүд хийж байгаа. За тэгээд одоо өмнөх дугаарт бол дүлгөөн багш орсныг та нар бас санаж байгаа. Усан сэлтийн олон улсын хэмжээний мастер дүлгөөн Afa Academy эрүүл мэнд ба одоо спорт, ажлын үр бүтээмжийн хэсэг дээр одоо манай мэрэгчлэлтнээр ажиллаж байгаа коуч дүлгөөн багштай нэг хамт нэг шинэ дугаар орсон. Байнга өсөх шалтгаан гэдэг тий одоо байнгын өсөх шалтгаан гэдэг ийм чухал сэдвээр бид нар бас нэг манай подкаст ер нь их удаан ярилцахгүй. Бид нар нэг 15-аас 20 минут л ярилцдаг. Тэгээд дүлгөөн багшийн маань хичээл онлайнаар яваад өчигдөр өндөрлсөн. Тэгээд одоо эх 7 хоног нэг шинэ сэдв эхлэж байгаа. Энэ шинэ сэдвтэй холбоотой одоо миний бас нэгэн хайртай дүү, бас миний шеф, бас Afa Academy багш одоо Ган Солонго гэж энэ сайхан залууг одоо өнөөдрийнхөө дугаарт урьж оролцуулж байна. Тэгээд хайхаа урилгыг авч хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За тэгээд хэдүүлээ өндөр Ган Солонго багштай танилцъя. За Ган Солонго яагаад өнөөдөр өргөцсөн бэ гэхээр эх 7 хоногийн одоо нөгөөдөр эхлэх одоо шинэ онлайн ангийн маань одоо өдөртөж авч явах одоо багш маань байна. Тийм учраас хэдүүлээ Ган Солонго гэдэг энэ залуутай танилцъя. Тэгээ Ган Солонго хэд настай вэ? Юу хийж байгаа вэ? Гэр бүлийн нөхцөл байдал ямар байгаа вэ? Ямар мэрэгжил боловсролтой вэ? Тэгээ сайхан ингээд манай одоо сонсогч нар бас пэйж дээр үзэж байгаа хүмүүст бас өөрийгөө танилцуулаарай. За. Баярлаа. Бүгдээр нь өдрийн мэнд. За намайг Зоригтын Ган Солонго гэдэг 32 настай. Нэг их нэртэй, 3 хүүхэдтэй. Тэ. Радио телевизийн дууны инженер мэрэгчлээ. Окей. Тэ.
ер нь телевизийн чиглэлээр нэлээд сонирхолтой. Ялангуяа дуу хөгжим чиглэлээр нэлээд сонирхолтой. Гэвч сүүлийн 7 жилийн хугацаанд ер нь гэр бүлийн бизнес нэлээд шаргуу одоо оролцож явсан. Ер нь хүн болгонд тулгардаг асуудал та тий. Гэр бүлтэй болгоомжтой сонирхолтой мөртлөө өөр юм. Гэр бүлээ нөгөө яах гэдэг шүү дээ. Гэр бүлийнхээ асуудлыг шийдэх гэдэг шүү дээ. Тий. Орон байр одоо залуу гэр бүл юм чи. Тэгээд ерөнхийдөө хувийн бизнес рүү. За тэгээд ер нь тий одоо ч гэсэн яг нөгөө сонирхлоосоо илүү хувийн бизнес дээр нэлээх ач холбогдлоо гэж ажиллаж байгаа. Окей. За тэгээд мэдээж одоо би бол хувьдаа ганц солонгыг таньдаг болоод 10 хэдэн жил өнгөрч байгаа. Энэ хугацаанд бол мэдээж одоо энэ сэдв одоо битээр ярьслаг бас нэг сонирхолтой хэсэг нь маш олон залуучууд одоо юу гэдгийг те би одоо хөгжим радио зурагт урлаг уран сайхантай аюу сонирхолтой дуртай гэсэн ирнэ. Гэр бүлийнхаа бизнесийг хийгээл тэгэл ажил хийгээл нөгөө гэр бүлээ авч явахгүй бол маш олон залуучууд яг нөгөө дуртай зүйлээ хийхийг хүсэж ийсэн зүйлээ тэр хэлбэр сурсан зүйлээ хүртэл өндөр амьдралынхаа нэг хэсэг болгож чадахгүй бас явж байгаа шүү дээ. Тэгээ чиний хувьд одоо жишээл бүхэл бүтэн 7 жил өөрийнхөө дуртай зүйлээс хол байхдаа одоо ингэж бодож ийсэн үү? Яа би стаацгаа. Яа би яагаад ингэж нөгөө хүсэж байгаа зүйлээ хийж чадахгүй байна те гэдэг ч юм уу ингэж жоохон харамсах ч юм уу эсвэл нэг жоохон яарах өөрийгөө буруутгах тийм мэдрэмж төрж ийсэн үү? Эхний 2 жил яг тийм мэдрэмжтэй байсан. Ялангуяа одоо нөгөө хүсэж сонирхож байгаа зүйлээс өөр ажил хийж байгаа шүү дээ. Тэгээ өөр ажил учраас дуртай биш, хүч гарахгүй. Яг нэг тийм хүнд байгаа үедээ л яг маш их боддог байсан. Би юу игээд байна? Яг би яагаад ийш яваад орчих вэ? Эсвэл тэ яг юу игээд байгаа юм бэ те. Тэгээ эсвэл яах гэж би бүтэн одоо 4 жил ингэж сурсан те. Гэсэн тийм асуултууд нэлээд байсан. Яг нөгөө тэр чинээгээр бас нэг жоохон баг зэрэг орон мохролттой. Тэгээд 2 жилээс хойш яагаад гайг болсон? Ажлаад дуртай болоод нөгөө нэг ажлаа мэддэг болоод ирэхээр мэдээд ирэхээр дурлж байгаа учраас нөгөө хүсэл сонирхлоосоо илүү одоо тухайн одоо нэг орчинд байгаад байгаа шүү дээ. Тэрэндээ одоо дасах юм. Тэгээд сүүл рүүгээ баг нөгөө одоо сонирхлоо гээчих байгаа. Тохоо байлаа. Гол яг өөрөө хүсэж исэн зүйлийг орхиж чинь гэсэн үг тий бараг тий. Уул нь одоо жишээлбэл чиний анхны сурсан мэргэжил бол одоо радио телевизийн одоо дууны инженер тий. За ер нь уран бүтээлч хүний чинь хүмүүст ингээд гоё бүтээл хийгээд хүргээд хүмүүс рүү чиглэсэн мэргэжил шүү дээ. Тий. Хүмүүсийг хөгжөөх, хүмүүсийг ухааруулах, боловсруулах, хүмүүсийг хөгжүүлэх ийм гоё зүйл одоо хүнлүү чиглэсэн. Тий. Энэ бол чиний бараг амьдралын дуудлага одоо юу гэдэг те бараг туйлын хүсэл те. Гэтэл зөвөр бизнес хийгээд дуудалдааны одоо бизнес хийгээд явна гэдэг чинь одоо мэдээж хүнд хэрэгцээтэй зүйлийг хөргөж өгж байгаа ч гэсэн яг урлагтай бол харьцуулахгүй шүү дээ те. Гэтэл одоо хүмүүс явандаа тэгвэл тэгэл ингээд тасдаг юм байна тийм үү. Тэгэл тэр жигтэй ингээд нэг мэдсэн чинь зарим хүн 40 хүрсэн, зарим хүн 50 хүрсэн те. За юу нөгөө хүсэл мөрөөдөл зөрөөлгөл тийм шүү дээ. Тэгэл бараг зөндөө хүн ингэж орхиж байгаа. Тэгээд чиний хувьд гэхдээ 7 жилийн дараа эргэн ирэлт хийлээ. Баяр хүргэе. За ямар ч байсан одоо тий амраахтай ингэж хамт сууж ин тий. За амар төвшин гэдэг хүн бол юу гэж та нар мэдж байгаа шүү дээ. Би бол яг хүсэж байгаа зүйлээ хийсэн. Би бол хүсэж байгаа зүйлээ 26 настайгаас хийж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл 15 жил ингэ тасралтгүй гэж байна. Энэ дунд манай дууны гараад ороод ирсэн юм шүү дээ. Тий. Одоо тэгээд мэдээж одоо эх 7 хоногоос одоо юу гэдгийг тий одоо яг тэр нэг одоо дууны инженерийн хувьд биш. Яг одоо нөгөө хувь хүнийхээ хувьд, аав хүний хувьд, нөхөр хүний хувьд, за бизнес эрхлэгч хүний хувьд тий одоо өөрийгөө сүүлийн одоо энэ 7 жилийн хугацаанд бас одоо өөрийнхөө бизнес дээр амжилт үзүүлээ л дээ. Одоо гэр бүлтэй болоод гэр бүлээ сайхан авч яваад одоо чи хэдэн хүүхэдтэй вэ? 3 хүүхэдтэй. За 3 хүүхэдтэй. Тэгээд одоо 5 дахьтай орчинд амьдарч байна. Энэ чинь бас нөгөө 7 жилийн хөдөлмөрийн үр дүн биз дээ тий. Тэгээд одоо орон байр, унах унаа тэгэл эн чинь тий гэр 3 хүүхэдтэй. Тэгээ энийг бол сүүлийн магадгүй ингээд 5 жилд нөгөө эхний 2 жил жоох хэцүү байсан гэсэн шүү дээ. Сүүлийн 5 жилд нь жоох ажлаас үр дүн гараад, ажилдаа дасаад амьдрал ахуй дээшлээд ирэнгүүт жоох мартагсан баг тий. Нөгөө хуучин юм аа. Тэгээ яг тийм баг тий. Хүүхдүүд мэдээж бас хөөрхөн байсан баг тий. За хүүхдүүдийн хадлаа жоох яриач. Эхний хүүхдүүдийн хадлаа. Тий. Том охин маань одоо 7 нас хүрч байгаа. Тэгээд дунд хүү маань 3 настай. Бага охин маань жоохон маань 6 сартай. Бүр жоох.
Эхнэр маань хоороо бизнес эрхэлдэг. Ирч хүчтэй, хөдөлгөөтэй. Тий. Тим гэр бүл байна. Тэгээд эхнэр маань сэргээгдэх эрчим хүчний инженер мэрэгчлээ. Гэвч бас л өөр бизнес хийж байна. Харин тий. Гэхдээ мэрэгчлэл нь бол одоо байгаль экологи хайрлах тийм хүслээс одоо тэр мэрэгчлийг сонгож хийсэн. Мэрэгчлэлтэй хайртай. Гэхдээ одоо хийж байгаа ажил нь бас ерөн утга адилхан байгаль экологитой ээлтэй. Тийм. Гэхдээ бас одоо хүсэж энэ бизнесийг хийж байгаа учраас бас боломжтой. Окей. За тэгээд мэдээж нөгөө битэрийн ярих чагаа сэдв бол мэрэгжил сонголт ч юм уу эсвэл карьер биш л те. Гэхдээ мэдээж өнөөдрийн зочны ингээд танилцуулган дээрээс бас нэг тийм сонирхолтой хэсэг гарч ирж байна л да. Өнөөдөр ч гэсэн манай лайвыг ч юм уу эсвэл подкастыг сонсож байгаа бас лайв үзэж байгаа хүмүүсийн дунд ингээд ээж болоод тэгээд өөрийгөө мартцсан тийм хүмүүс өндөө байна шүү дээ те. Ээжийнхаа нөгөө дүр тоглоод өөрийнхөө хүсэл мөрөөдлийг орхицсан. Аавын дүр тоглоод бас өөрийнхөө гол зорилгыг орхицсан. Бас нэг бизнес эрхлээд тэр бизнес нь зүгээр л гэр бүлийнхаа төлөө ч юм уу ямар нэгэн хэрэгцээ шаардлагаас учраас хийсэн. Гэвч энэ бизнестэй ингээд дуртай болоод гаршаад тэнцэнээсээ ингээд нөгөө завгүй байгаас сурчиж байгаа шүү тий. Хүн хийгээ сурцсан зүйлээ хийх ч бас гоё мэдрэмж шүү тий. Маш өөртөө ихтэй гарт ороо тий. Тэнгүүт өдөр болгон хийхээр тэр нэг хийж чадаад байгаа гараас гараад байгаа юмнаас нь урам зориг аваад хүмүүс ингээд цааш яваад идэг юм байна. Гэхдээ бүр цаана нэг юм байгаа шүү дээ. Би яг юу хийхийг хүсдэг вүлээ? Би яг хэн блэ? Би яг одоо тий хүн болж төрөөд энэ хүний хороод бид ганцхан удаа амьдран тий. Гэтэл яг энэ амьдралынхаа цаг хугацааг яг юунд зориулж байгаа гэдэг чинь бол одоо айгүй чухал асуулт. Тэгээ олон ээж аав насан туршиднэр ингээд одоо завгүй байдал дотор орж өөрийгөө мартаад тэгээ бүр нэлээд өнгөрсөн хойно нэргэж санаад харамсдаг ч юм. Харамсахтаа эргээгээд энэ байдлыг буцаад хэвийн байдалд нь оруулах тал дээр бол одоо боломжгүй мэт тийм нөхцөл байдал тий ордог. Оройтцсан юм шиг тий. Тэгэхээр ямар ч байсан мэдээж ганц солонготой ярьж яхад бол ямар ч 7 жилийн дараа одоо хэдтэй байлаа нас? Одоо 32. 32 та. Бас эн чин залуу штэ 32. Гэтэ 24 5-та хүний хажууд бол бас тийм залуу байсан шүү. Тий. Гэвч одоо юу гэдгийг боловсролын салбар тэр дундаа сэтгэл зүй суурилсан хувь хүний хөгжөөл тэгээд одоо жишээлбэл одоо бидний яг энэ entertainment одоо чиглэл рүү одоо хүч төрөн орж ирж өөрийгөө хөгжүүлж хувийнхээ хувьд олж авсан ололт амжилтуудаас хуваалцахын тулд одоо бүр ингээд хичээл хүртэл заахаар өөрийгөө ингээд сориод байж байгаа юм мундаг юм одоо залууга. Тэгээд өнөөдөр одоо ганц солонгыг үрсэн битэрийн ярилцах сэдв болвол нөгөө бүтээлч байдал. За магадгүй битэрийн саяны ярьсан сэдвтэй бас жоохон холбоотой байж болно. Тэ амьдралынхаа төлөө нэг юм хийгээд илүү бүтээл сэтгэх шаардлагагүйгээр тэ зөвхөн гүйцэтгэл тэ хийгээл явхад бүтээлч байдал заримдаа бас хэрэг болдгоо шүү дээ. Бүх юм нь тогтцсон ажил тийм үү? Өглөө явдаг зам нь тодорхой, хийх юм нь тодорхой, ажиллах цаг нь тодорхой, тэгээ дүгнэх өдөр нь тодорхой. Тэгэл ингээд нэг юм циркэлд ороод ирчихэж байгаа шүү дээ. And тэгтэл яг үнэндээ нөгөө одоо юу гэдэг юм энэ шин зүйлийг бүтээх ямар нэгэн шин зүйл амьдралдаа. Тэгтээ сайн нэг 2-3 жилийн өмнө би яг чамайг мэддэг хүний хувьд яг та хоёр бол том өөрчлөлт хийсэн л дээ. Тэ? Одоо сайн нэг жил ахсан юм уу да. За ер нь нэг өөрчлөлт хийх хэрэгтэй. Бид хоёр одоо ингээд бизнес дээр тодорхой хэмжээний амжилтанд хүрчлээ. Одоо яг хүсэж байгаа зүйлээ ингээд хиймээр байна. Хэдийгээр төгс бүр ингээд одоо топ төвшөнд гараагүй ч гэсэн хитрхи удах юм бол бас аюултай юм байна гэдэг юм дүгнэлт хийгээд тэгээд ер нь нэлээд одоо бүтээлч хандаж гэх юм уу одоо нөгөө 7 жил амьдраад тэрэндээ одоо жоохон бүтээлч хандсан учраас би өөрчлөлт хийж чадсан гэж бодож байна. Имийг арай өөр өнцгөөс олон талаас нь харж дүгнж ярилцаж үзсэн. Тийм учраас одоо яг чиний амьдралд бүтээлч байдал бүр өстой маш их хэрэг болж байгаа хэрэг. Яагаад тэгэхээр захиа салбар солигдох шүү дээ тий. Бизнесээс илүү боловсрал entertainment руу тэнгуут одоо буцаад олон зүйл дээр ингээд өө чи яадаг вүлээ чи тийм тий. Одоо яанаа тий нэг шинэ юм хийх хэрэгтэй болно. Тэр болгон дээр чамаас нэг тархин дотор аль хэдийн үүссэн бодлын замаар амьдралаа өдөрдүүлэхгүйгээр шин зүйлийг хийж эхлэхийн тулд сүүлийн 1 жил 2 жил жоох амаргүй байсан баг. Тэ амьдралдаа энэ өөрчлөлтүүдийг хийгээд одоо шилбэл өнөөдөр Афак тимийн багш болох шийдвэр гаргаад өөрийгөө бэлдээд ороод ирлээ шүү дээ. Энэ өөрчлөлт чиний хувьд бас нэлээд амаргүй байсан юм. Тэр талаас жоохон олцооч. Одоо нэг дассан 7 жилийн амьдралыг өөрчлөхөд харин яг ер нь сүүлийн ингээд 1 жил гарны хугацаанд бол яг шийдвэр гаргаад багаагаар ингээд процессын хувьд юмнуудыг ингээд
за одоо ингээд энэ ажлыг жоохон багасгаад ийшээ ингээд орох хүсэлтэй байгаа тийм. Миний туйлын хүсэл бол би ингээд одоо Афактэнд хамт яваад энэ хөгжлийн тал дээр би өөрөө өсөж хөгжихтэй. Тэгээ бас бусдад хуваалцах юм хүсэлтэй байгаа гэл. Ингээл ярианы төвшин ингээл баг зэрэг өөрчлөлттэй л яваад. Тэгээд ялангуяа сүүлийн үед бол яг нөгөө өөрчлөлтийн нэг топ хэсэг дээр байгаа юм шиг тийм мэдрэмж байгаа. Байнгал сюрприз. Ер нь кинонд ч гэсэн нэг юм яг нэг өрнөл хэсэг байдаг шүү дээ. Тэгээ миний яг өөрчлөлтийн амьдралын өөрчлөлтийн нэг 2 дугаар улирал руу орж байгаа тэр шилжилтийн топ хэсэг яг энэ үе дээр яваад байгаа болоо гэж бодож байгаа. Тэгээ ялангуяа нэрээ яг ингээд нэг өнгөрсөн 7-8 жилийн хугацаанд ингээд тэ нэг одоо режимээр амьдрсан тэр амьдралыг өөрчлөх гэж хамгийн гол нөгөө хэцүү байгаа юм би өөрөө байгаа даа. Яг л нөгөө ажиллах цаг тодорхой, хийх ажлууд тодорхой. Тэгээд заавал нэг толгоонд ачаал аваад ингээд их шаардлагагүй те зөвхөн ингээд ойр зур хүмүүстэй харилцаал ингээд ажиллаа тодорхой игээл явчихад л ажил болчихж байгаа хөөх. Тэгээд одоо тэрнийхээ хэмжээгээр би ингээд одоо цалин үлстэйгөө те ингээд айтайхан амьдраад яваад болоод байгаа учраас нэг мэтгэл 7 жил өнгөрцөн. Тэгээ энэ хайрцагнаас одоо энэ өөрчлөлтийн үеүдд ингээд гарахад ойлгож байгаа хүмүүс нь бол ингээ ойлгочихж байгаа. Ойлгохгүй хүмүүс нь бол холтчихж байгаа тийм. Тэр одоо тэр гадаад нөхцөл байдлаас илүү миний дотор болоод байгаа юм амар хүнд байгаа тоххой. Би өөрөө тэрийг одоо зүрх сэтгэлдээ ойлгож хүлээж авах. Тэгээд эргүүлээд нөгөө нэг шин одоо процессэнд одоо жинхэнэ одоо шин юм бүтээх шаардлагатай болчихж байгаа байхгүй. Тий. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд одоо өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлээд сайн гүйцэтгэжсэн бол одоо яг өөрийнхөө тэр хүсэж байгаа зүйлийнхаа төлөө жинхэнэ юм одоо ажиллах шаардлагатай байна. Тэгээ олон юм шинээр хийх хэрэгтэй болно. Ийм өөрчлөх хэрэгтэй. Ер нь юм өөрчлөн гэдэг чинь амар хэцүү байна сте. Тий. Тэгэд одоо шилбэл яг энэ өөрчлөлтийг одоо амьдралдаа хийх нь хэцүү байгаа учраас хийхгүй хэдэн сая хүн тэгж амьдарч байгаа үлээ тий. Зарим хүн тэгж яаш за одоо өнгөрсөн. Тий одоо олон 30 гарсан залуучууд тэгж бодож шүү дээ. За одоо мөрөөдөл тэргээд одоо би 2 3 хүүхэдтэй тий. Гэхдээ одоо тэгэл нэг мөрөөдлийн ажил мэржил идэх тий. Тэгж ингэж зориглож чадахгүй маш олон залуучууд бас байгаа шүү дээ. Гэтэл би бол 26 таа бас яг энэ шийдвэрийг гаргаад. Гэхдээ хувь хүнийхээ төвшөнд л гаргаж ирсэн. Тэг яг чиний насн дээр бас яг нөгөө за одоо яг нийгэмд нэг хариуцлага авч гарч ирэх хэрэгтэй тий. Ганцхан олонний танил болох зорилготой биш. Зорилго биш шүү дээ тий. Одоо би нөгөө сурж мэдсэн зүйлээ бусдад аваалцсан. Энийг би яг 32 3 таа гаргаж ирсэн. Тий. Тэгэхээр одоо бас л ойролцоо чанартай. Тийм тэгэхээр яг одоо жишээлбэл одоо мэдээж яг одоо 35 таа тий. 32 таа тий. 32 таа залуу хүний хувьд 7 жилийн дараа одоо магадгүй энэ лайвыг болохоор бид нар нэг өндөр хяналт авахын тулд одоо хийсэнгүүл дээ. Ямар ч хэлсэн нөгөө подкаст маань дүрстэй байж үлдээд манай Афагийн одоо пэйж дээр хүмүүс үзчихвэл ашигтай байх гэж бодсон. Мэдээж одоо яг энийг үзэж байгаа залуучдын дотор 20 эдтэй залуучууд зөндөө байгаа тийм 20 эдтэй залуучууд ч гэсэн болгоомжтой байх хэрэгтэй. Нэг ажилд ороод нэг мэдсэн чинь 7 жил 32 таа. Тийм үстэй тий. Харин тийм шүү дээ. Гэрлээл нэг охин дурлал, нэг залуу дурлал явж исэн чинь 7 жил өнгөрсөн. Нэг мэдсэн чинь 2 3 хүүхэдтэй болсон. Тэгээд нөгөө бодож явж исэн зүйлүүд нь ингээд хоошоо тавигдсан. Тэгэхээр гэр бүлтэй болох нь буруу гэж хэлэх гээгүй, ажил хийх нь буруу гэж хэлэх гээгүй, бизнес хийх нь буруу гэж хэлэх гээгүй. Харин бидэрт бас энэ тодорхой цаг хугацааны дараа амьдралаа шинжлэх тэр бүтээлч хүсэл бидэрт бас хэрэгтэй. Бүтээлч байна гэдэг нь хуучин имийг сайжруулахын тулд өөрчлөх хандлага нь бүтээлч гэж тоолж байна. Тэ. За жишээл одоо ковид гарсны дараа бүтээлч байх гэдэг бол нэг өөр хэрэг. Ковид гарахаас өмнө ямар нэгэн эрсдэл хөгжлийг тооцоолоод дижитал шинжилэл хийгдэжсэн бол энэ нь илүү нэг ашигтай байна. Тийм учраас өнөөдөр бит хоёрын энэ одоо подкаст, эсвэл лайв юу руу чиглэж байгаа гэхээр бид амьдралыг үргэлж хөгжүүлэхийн тулд яг тэр бүтээлч тэр сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Бид нар тодорхой 7 жил алхсны дараа одоо манай ганц олон ингээд одоо юу гэдгийг шин салбарт орж ирээд ингээд амжилтанд ингээд хүрээд бүр топ болчихоогүй л байна л та. Гэхдээ тэрнээс илүү чухал алхмаа хийцэн. Энэ бол 50%. Эхлэлийг 50% гэж үздэг үстэй. Тэгээ одоо чи ямар нэгэн зүйл хүсэж мөрөөдөж байгаа тэр зүйлээ эхлэх юм бол чамд баяр хүргэе. Чи хийх гэж байгаа ажлынхаа 50% хийлээ гэж үздэг тий. Тэгээ энэс би арай өөр үгийг бас өөрөө зохиосон л та. Хэрвээ чи энэ амьдралын гол дүр гэдэгтээ итгэх юм бол чи амьдралд хийх ёстой зүйлийнхаа 70% хийчлээ гэж ойлгож байна. Итгэх. Би энэ салбарт хэрэгтэй хүн. Би энийг хийх ёстой гэдэгт
Чи өөртөө итгэх хэрэгтэй байхгүй. Хэрвээ чи итгэх үсэн бол энд суухгүй шүү. Тий. Би одоо ганц болгоныг Монголын хамгийн топ лектор спикер учраас Афакт ингэ аваагүй байхгүй. Яг Түүхэн чухал байна. Нэгдүгээр, хоёрдугаар тэр хүний хүсэл, шийдвэр, өөрчлөлт. Тэгэд үлдсний сурна шүү. Тийм үстэй. Тий. Тэгэхээр яг энэ мотивац өнөөдөр танд бас хэрэгтэй байна. Тийм. Тэгээд яг энэ шалтгааны улмаас одоо жишээл дүү маань одоо гэр бүлдээ маш том одоо өөрчлөлт гаргасан. Тэгээ энэ өөрчлөлтийг бас одоо юу гэдгийг эхнэр нөхөр хоёр хамтдаа ингэж хүлээн зөвшөөрөлцөж нэг нэгнийхээ бодлыг хүлээн зөвшөөрөөд амьдралдаа өөрчлөлтийгүүт эхнэр нөхөр хоёрын дунд бас нэг том асуудал үүсэж байгаа юм да. Энэ бүхтүүлийг засан зохицуулах. Одоо нөхөр нь бүтээлч байгаад ийм өөрчлөлийг гэтэл эхнэр нь өсөхгүй бол бас хэцүү те. Эхнэр нь өөрчлөлийгээ гэтэл нөхөр нь өсөхгүй бол бас хэцүү. Та хоёрын хувьд одоо яг ингээд юу гэдгийг чи одоо Афакт тимийн багш болоод энд ирээд суух хүртэл энэ жил гарны хугацаанд бол гэр бүлд бол одоо амаргүй том асуудал болсон мэт дээ. Энэ өөрчлөлийн процесс. Жишээлбэл одоо гэр бүлийн харилцаа жишээ. Тийм. Яг үнэхээр энэ тэгсэн л дээ гэр бүлийн харилцаанд манай эхнэр чинь нэлээ юм яг үнэхээр бүтээлч хандлагатай. Өөрийнх нь амьдрал тэгээ өөрт нь ингээл эргэн тойронд энэ бол маш сайн те ингээд сайн зүйл гэдгийг ингээ ойлгох юм бол за хий гээл ингээ сонсоол хийцгээе гээл тэгдэг хандлагатай байхгүй. Би болохоор ер нь ингээл ер нь сонсоол тэгээ бодоос тэгэл за энэ болно энэ болохгүй энэ ингэн тэгнэ гээл нэг баахан цензуур тавиал зүгээр өөрийнхөө л ингээл нэг баахан цензуурыг тавиал тэгээ бодсоор байгаа л цаг алдчихдаг. Тэгээд ихэнхдээ оройтцсан те бүр ингээ хитрхийг ингээ удаа сүүл рүүгээ бүр ямар ч хийх хүсэлгүй болоо баг нөгөө нэг тухайн үедээ ойлгож ирсэн юм аа хүртэл те бүр мартцсан ч байх жишээ нэ. Тэгээд яг бүтээрийн нэг одоо яг бүтээлч байдлын тэр нэг зөрүү бол нэлээ өндөрлөлтөө. Эхнэр нь илүү бүтээлч юм биш үү? Эхнэр нь нэлээ бүтээлч. Сонсоод хийдэг. За хэрэгжүүлээ энийг бодтой болгоё гэдэг тийм хандлагатай. Би болохоор тэгэл за дараа нь алч тий. За яах вэ ингэчий гэл. Энд чи ер нь эрчүүлийн хандлага юм шүү. Манай эрчүүд чи ер нь тийм сорчий өөрчилчий гэж нэг жоох удаан шүү дээ. Жоох нэг боддог тий. За окей. За гэж хэлдэггүй тий. Бодъё гэж хэлдэг тий. Мөнгө зээлэж гисэн чинь сонсч ирсэн. За хөшин жоохон бодоод. Манай ихнэр шууд үгүй. Эсвэл за. Тэгээ эрчүүдийн бас нэг тийм нэг онцлог бас баг шүү тий. Энийг юм сурчий одоо өөрчилчий гэдэг хандлага жоох юм хашир гэх юм уу да. Хашир эсвэл илүү жоох нухацтай байхыг хичээдэг. Тэгээ илүү хариуцлагатай байхыг хичээдэг энэ байдал нь заримдаа бас бид нар жоохон сул тал болчих гээд байна. Гэтэл эрэгтэй эмэгтэй хүмүүс харилцаа адилгүй байдаг тийм. Манай гэр бүлийн хувьд бол одоо манай эхнэр илүү тогтвортой. Ингээд тогтвортой нэг хийсэн юм ойлгочих юм бол дасчих юм бол ингээд яваад байдаг. Ер нь жоохон чамтай жоохон төстэй. Би бол жоохон илүү бүтээлч. Имийг өөрчлөлгүй шин санаа тий ийм дээгүй юм. Тэгээд эхнэр нөхөр ихтэй нэг жоохон өөр яваад шүү дээ. За чи өөрчлөлт хүртэл эхнэр болдгоо нэлийн завсан баг тий. Нэлээ хэцээс. Одоо хурдтай юмыг одоо бодтой болгож байгаа хүн чинь хажууд нь юм хийхгүй бол амар хэцүү шүү дээ тий. Одоо юугүй хурдтай юмыг дагаад явах нэг одоо өөр мэдрэмж тий. Ингээ явах гээд ах чи араас нэг юм ингээ зулгаагаад ингээ за байж л да гэдэг хаар чи бас нэг тийм хэцүү мэдрэмжтэй. Чих чинь бүр амар хэцүү шүү дээ. Тэгээд манай эхнэрт бол яг л тийм мэдрэмжтэй байсан. Тэгээд тэр тийм байдал чи ингээ удаан байгаад ирэхээр хэсгээ байж байгаа юм. Юм хийгээч болооч гэл те. Тэгэл хоёлоо одоо ингээ юм өөрчлөх гээд юм чи яг хизээ өөрчлөх гээд байгаа юм гэл те. Тэгээд ихэр чинь л одоо болохоо гэж эхэлж байгаа байхгүй яг харилцаан дээр ингээ асуудал үүсэл те. Миний буруу юм уу гэхээр би өөрийгөө хамгаалал те. Үгүй шүү дээ би ч одоо гэр бүлийн хөдлөө ажиллаж байгаа юм чи асуудалгүй шүү дээ энэ чинь цаг нь болохоор өөрчлөгдөн шүү дээ гэл. Тэгэл тэгэхээр үгүй одоо өөрчлөгдөх хэрэгтэй болсон хоёлоо өөрчлөе гэж шийдсэн бол одоо л яг хий гэлтэй. Тэгэл тэгэхээр зад жоохон байж л та тий. Яг тэр асуудал бол манай их нарт бол нэлээ. Нэг талаасаа бас чамд бас хэцүү байсан баг тий. Чи бол өөрөө ингэж нэг тогтвортой байдал дуртай. Шахуулах дурггүй. Тэгтэл чийсээ сүүлийн 2 жил бол нэлээд тохгүй бүстэй байсан баг тий. Өвдсөн үү? Сэтгэл зүйн хувьд хэцүү байсан уу? Оор хүрсэн үү? Төвчээр алдарч байсан уу? Сүүлийн нөөж буцаад хэлбэртэй харин тийм яг тийм нэг хатан давж илэгдсэн
Тийм. Халуунаас болдог гэлээд шүү дээ. Яг тийм мэдрэмж те. Халуун хадна авчулах очоос яа. Яг одоо хоёр талаас те аль алинд нь нэгдэн чамд уулын хүсэл мөрөөдөл байсан шүү дээ. Тийм. Тэгсэн ирнэ яг өөрчлөлтөнд түлхсэн хүн бол бас ихнэр. Нөгөө талаасаа бас чиний мөрөөдөл бас чамаа зоож ирсэн те. Тэгээ энэ хоёр зүйл нь цаг нь болгоод тэгээд яг ингээд өөрчлөлтийг хийгээд энэ өөрчлөлтийг хийхин одоо бүтээлч байна гэдэг нь шууд өөрчлөлт рүү бидний одоо удирдах байгаа тийм. За тэг амьдралынхаа орчныг одоо шинээр бүтээсэн. Би бас мэдж байгаа. Та хэд бас нүүд суугаад нэлээд том өөрчлөлт хийсэн. Бизнесээ бас өөрчлөгдсөн тийм. Тэгвэл бас одоо Соко өөрийнхөө хийх ёстой гэж бодож байгаа ажлаа хийхин тулд хамгийн сүүл бас нэг түлхэлт ирсэн. Нуруу нь өвдсөн. Бүр одоо ирчүүд нэг тийм зөрүүд байдал юм аа. Бүр тэгтлээ тэгэл ажилласаар байгаа. Тэгээ сүүлд нь бүр ингээд нуруу нүртлээ өвдөд. За одоо би нэг хуучин ажилласаа өшөө нэг хэдөө дахиад жоохон хоолт хэрэгтэй байна. Тэгээд нэг хуучин хийжсэн ажилласаа жоохон одоо багасгаад илүү нөгөө юу гэдгийг те бие зориулж хийхийг ажиллаа жоохон багасгаад илүү жоохон гол зүйл рүү чиглэх. Тэгээ хэрвээ ингээд чи яг зорилго руугаа өөрөө ингээд урьдчилан бэлдэж амьдралыг өөрчилж бүтээлч байж одоо энэ зүйлийг өөрчлөлтөнд уян хатан байхгүй бол амьдрал биднийг бас заримдаа хүчээр зогсоох бас юм тохиолдол бас байдаг те эрүүл мэндийн хувьд харилцааны хувьд. Одоо шилбэл энэ ганцхан одоо мөрөөдөлтөй ажиллаа хийх нь хамгийн гол зорилго байгаагүй. Та нар энэ зүйлийг сайн анзаарах юм бол энэ өөрчлөлтийг хийснээрээ эхнэр нөхөр хоёрын харилцаа хүртэл илүү сонирхолтой болсон гэж би харж байгаа. Илүү шинэ орчин үүссэн, шинэ зорилго бий болсон. Нэг харах өнцөг өөр болсон. Тэгж ярих юм бол бүр ингээд өөртөө хандах хандлага, гадаад байдал нь хүртэл өөрчлөгдсөн. Яг тэгэхээр нэг л хийдэг ажлаа, нэг л явдаг замаараа, нэг л өмсдөг хувцас өмсөд 7 жил явсны дараа хүн чинь бас ингээд сэтгэл зүйд бас хүнд байдалд орд юм байна л да. Ингээд нэгдэ тийм жоохон тогтвортой байдал хит удаан үргэлжлэхээрээ сүулдэ бараг хямралын шин чанартай. Жоохон дуугаа болох, дотгошоо болох, төвчээргүй болох, ууртаа болох. Тэ? Амархан дүрс гэж уурлах тэ. Тэгэд одоо ийм одоо сэтгэл зүйн хувьд бас өөрчлөлтүүд гардаг. Тэгээ энэ бүх зүйлийг одоо манай ганц болон давсан байна. Тэгээ энэ бүх зүйлийг даваад гэр бүлдээ өөрчлөлт хийгээд тэгээ өөрийнхөө ажил дээр хүртэл өөрчлөлт хийгээд ингээд явж байхдаа одоо маш олон зүйл сурсан. За мэдээж битэрийн уулзж байгаа шалтгаан бол ганцхан нөгөө амьдралдаа их өөрчлөлт хийхээс илүүтэйгээр хүн бүтээлч байх шалтгаан нь амьдралыг хөгжүүлэхийн тулд юм байна шүү дээ. Би бүтээлч байх нь илүү ашиг орлого нэмэгдүүлнэ. Эсвэл ашиг орлого хийхээс илүү хэн нэгэн хүнд энэ чихвчийг хөгжүүлснээрээ хүний өгж байгаа мэдрэмж илүү гоё болж байгаа шүү дээ. Тэ? Утсыг хөгжүүлснээрээ, эсвэл орчноо хөгжүүлснээрээ тэр хүнд өгж байгаа мессежийн агуулга хүнд хүрж байгаа мэдрэмж нь өөрчлөгдөж. Илүү сайхан мэдрэмж авахын тулд бид нар юмыг хөгжүүлэх, шинээр бүтээх хэрэгтэй болж байгаа. Тэгээ мэдээж бүтээлч байхын тулд ганцхан цалин нэмэгдэхээр болчдөг юм биш. Бүтээлч байхын тулд ганцхан одоо тэ хөөхөн болохоор л болчдөг юм биш. Эсвэл гоё хувц өмсгөр болчдөг юм биш. Энэ дотроос эхэлдэг нэг юм чухал зүйл байна. Одоо яг тийм. Бодол дотор эхлээд нэг юм өөрчлөгдөх хэрэгтэй. Тэгжиж амьдрал дээр одоо ямар нэгэн шин зүйл бий болж эхэлдэг. Тэгэхээр өнөөдрийн битэрийн гол сэдэв бол одоо ингээд бүтээлч чадвар гэдэг сэдэв байгаа даа. Бүтээлч байдал гэдэг сэдэв. Гэхдээ бид тэр ярилцлагын цаг бараг дуусч байна. А яагаад дуусч байгаа гэдэг нь бас учиртай. Яагаад тэгэхээр энэ бол бас хичээл болоод боловсрцсан байж байгаа. Боловсруулагдсан байж байгаа. Тэгэхээр эх 7 хоногийн нэгд өдрийн орой 19 цагаас ганц олон багшаа удирдсан бүтээлч чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг онлайн сургалт эхэлж байна. Тийм. За энэ сургалтанд бол аль хэдийн хүмүүс бүртгүүлээд эхэлсэн ба. Тэгэхээр өнөөдөр мэдээлэл авч байгаа та бүхэнд өнөөдөр байна, бүтэн сая өдөр байна, нэгдхийн үдээс өмнө байна бүртгүүлэх боломж байгаа. Afa Academy page дээр сургалтын одоо энэ онлайн анги бүртгүүлэх ийм одоо мэдээлэл дэлгэрэнгүй мэдээлэл байж байгаа. Тэгээ та бүхэн яг энэ ангид орж ирээд тэгээд ганц олон багшийн сая сүүлийн энэ 2-3 жилийн хугацаанд хийсэн тэр амьдралдаа хийсэн өөрчлөлтүүд нь тэр бүтээлч байдал нь мэдээ жоохон та нартай бас жоохон амтлахаа өгье. Жишээлбэл бүтээлч байдал нь одоо хүмүүс ингэдэж шин. За мөнгөтэй болохоор л бариад засаа. За мөнгөтэй болохоор л хэдүүлээ нэг юу бай. Машин тэргээс солиё. За мөнгөтэй болохоор л нэг гэр орно янзлаа. За мөнгөтэй болвол нэг ховц цонораас солиё гэж ярьдаг. Энэ бол яг бүтээлч байдлын байдалд хамгийн сөрөг нөлөөлж байгаа буруу ойлголт. Мөнгөтэй болохоор гэдэг чинь хотлоо. Одоо чи хараа л да 7 жилийн дараа чи мөнгөтэй болсон гэвч яг мөнгө чамаагүй өөрчилсөн үгүй бас тийм шүү бодох хэрэгтэй. Яг үнэ тийм. Би өөрчлөх ёстой юм байна гэдгийг чинь дотроо хүлээн зөвшөөрсөн учраас мөрөөдлийн ажил руу орсон учраас болохоос биш бизнесдээс нь чамд те 5 тэрбум өгснө. За Соко болчлаа. Одоо бизнес чинь болцсон шүү. Одоо мөрөөдлөө хий гэж хэлээгүй үстэй. Бизнес үргэлжлэл байгаа үстэй. Хизээ дуусгах тэр. Хизээш дуусахгүй шүү. Үргэлжлэл. Хизээ би энэ зүйлд тэр чин
бүтээлч байх гэдэг чинь мөнгөтэй болохоор ирдэг юм биш. Тийм үү? Одоо яг иймэрхүү байдал дээр бас нэг зүйл санагч юм л та маш ингээ. Одоо би одоо нэг хэвийн ажиллаа хийгээд бүтээлч байдлаа нэлээ алдсан байгааг би ингээд анзаарсан байхгүй сүүлд. Тэгээ манай эхнэр чинь одоо нэлээ бүтээлч гэдгсэн шүү дээ. Бүр ярих юм бол ингээд шинэ хувцаад өмсөхдөө тэрийг одоо дээр нь өөрөө юм нэмж ингэж өөрчилж өгсөн. Тэгээ би тэрийг харахаар үгүй зүгээр л одоо ингэж өөрчлөх байсан бол ийм загвартай хувцас авчиж болоогүй юм уу те. Зүгээр л бэлэн байгаа юм ингээд авчиж болоогүй юм уу гэд. Тэгээд сүүлд нөгөө нэг ингээд бит хоёрын харилцаа ингээд жоохон асуудал үүсээд ингэж яхад яг үнэхээр харилцааны тал дээр одоо юуко ажлаас бусад юмн дээр би бүтээлч хандлага алдсан байгаагаа ойлгоод тэгээд одоо энийг ингээд сайжруулад ажиллаад эхлэхээр буцаагаад ингээд заавал нэг том төлөвлөгөө төсөлтэй их хөрөнгө тийм юу шаардахгүй байхгүй. Тэгэл их нэртэйгээ нэг ярилцаа суухад зүгээр л би өөрөө дотроо бодоол те за өнөөдөр их нэртэйг нэг гоё яриацгаа гэл те. Тэгээд эсвэл өнөөдөр их нэртэй нэг гоё билег аваад өнөөдөр хүүхдүүдтэйгээ гоё одоо юу гэдэг пицца хийгээд гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдал одоо ингээд зүгээр ахуй хүрээнд бас нэг юм энгийн гоё жижиг бүтээлч сэтгэлгээ бол заавал ямар нэгэн зүйлээс одоо хамааралтай зүйл биш байна гэдгийг би сүүлийн үед маш сайн ойлгож байгаа. Яг зөв. Тийм учраас бүтээлч байдлыг хэрхэн хөгжүүлэх вэ? Энэ тал дээр бид нар хэдэн чухал асуултуудыг тавьж хагаад нэгэн гайхалтай энгийн хичээлийг боловсруулсан байна. Маш чухал хичээл. Ялангуяа одоо Афа Академи хичээлүүд дандаа амьдрал дээр туршигдж үзсэн ийм хичээлүүдийг амьдрал дээр туршилт хийж үзсэн багш нараар заалгаж байгаа. Тийм ч учраас бид нар энийг бас хүмүүсийг одоо коуч гэж нэрлэж байгаа нь бас яг тэр хөтч тийм. Тэгээ явсан замаараа хүмүүсийг дагуулж явдаг. Тэгээ тэр нь заавал одоо юу гэдгийг тийм 70-80 жил амьдарсан байх албагүй тийм. Ямар ч байсан энэ амьдралдаа бүтээлч байх, өөрчлөлт хийх, хөгжүүлэх гэдэг зүйл дээр манай ганц солонго хэдийгээр одоо 35 та залуу гэдэг бол тийм залуу одоо тийм гинэн цайлган жоохон хүүхэд биш шүү дээ. Амьдралынхаа талаас дээр, туршлагын талаас дээр өөрийнхөө хувийн бизнес дээр гаргасан амжилтын талаарч тэр нөгөө талаасаа гэр бүлээ одоо юу гэдгийг те үдий зэрэгтэй авч явж байгаа энэ эцэг хүн гэр бүлийн тэргүүн хүний хаваач тэр манай ганц солонгочд олон одоо сайн туршлагууд байгаа. Тийм учраас бид нар яг энэ сэдв дээр ганц солонгыг бас заагаасаа гэж одоо маш хүссэн. Тэгээд багш маань одоо хичээлээ заах бэлэн болсон байна. Тэгээд энэ лайвыг үзэж байгаа хүмүүс та нар маань заавал одоо тийм 7 жилийн дараа ямар ч гарах гарцгүй болсны дараа ч юм уу эсвэл бизнесийн орлогыг унсны дараа эсвэл тэ харилцагчаа алдсны дараа эсвэл гэр бүлийнхээ хүнтэй харилцаагаа хүнд байдалд орсны дараа бүтээлч байх биш. Тэ? Яг одоо өөрийнхөө амьдралд одоо өөрчилж болох тэр бүх боломжуудыг ашиглаасаа. Тэгээ тэр сэтлүүдийг, тэр санаануудыг яг нэгтгэс эхлэх хичээлийн дотор та бүхэн олж авах гэдэгт бол би бүр итгэлтэй байна. Тэгээ би өөрөө одоо Афа Академийн одоо үүсгэн байгуулагчны зүгээс одоо багш нараа бүгдийг өөрөө сонгож одоо ингэж одоо энэ сэдвүүдийг хариуцуулж өгсөн бас сонгож авсан учраас би одоо энэ дээр бол баталгаатай хэлж чаднаа. Тэгээд энэ хичээл бол амьдралын туршлага дээр суурилсан хэрэглэгдэж одоо туршигдж үтсэн ийм одоо зарчмуудыг хэдүүлээ суралцуулно. За тэгээд өнөөдөр бидэнтэй хамт байж яг амьдаар сонссон 20 орчим хүн байна. За мэдээж дараа нь мянган хүн үздэг энэ лайвыг, энэ бас подкастыг. Тийм учраас та бүхэндээ амжилт хүсье. За тэгээд Афа Академитай хамт байгаараа бас мотиватор подкасттай хамт байгаараа. Тэгээд өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Бид нар амьдралдаа дутаж болохгүй хэдэн чухал зүйлсийн одоо нэг бол урам зориг юм шүү. Монголд бас ийм үг байдаг те. Урмыг хугалахаар ууцыг хугалах. Хэрвээ урам хугараагүй цагт ууц нь хугарахаар ч гэсэн яах вэ? Тэр хүн мөлхөж болтгоо зорилгоо биелүүлдэг байх юм шүү дээ. Тийм учраас урам зориг гэдэг зүйл нь мэдлэг боловсролоос ч илүү чухал, эрүүл мэндээс ч илүү чухал. Хүний амьдралын одоо ирч хүч, хүний амьдралын тэр гал дүл юм шүү. Энэ сэтгэлийн дүлийг бүх одоо бүхөөгөөрөө урам зоригоор дутаж болохгүй шүү. Тийм учраас мотиватор амар төвшөнтэй бас хамт байгаараа. Би бол таныг урамшуулахаар одоо сэтгэл шулуутсан мотиватор амар төвшин байна. За тун удахгүй хэдүүлээ. Дараагийн шинэ дугаараар уулзцаая. Тэгээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.